Даах бүлэг. Орчлонгийн сүүн аялгауны эзэн ижээ. Үндэс мөчөрт нь очлоо гэд хайлхан цагаан сэтгэлээрээ хөрс алтан дэлхийдээ жаргах зовх чинь бас арга бэлэгтэй билээ. Хатуу их мөчүүдийг давдаг хайлхан сэтгэлтэй ижээ өрсөд энэ нарт дэлхийн энэ хүүх тэнгэрийн багш нар нь билээ. Ижийг их эрхэм дээд цолыг энхэн биеийн чинь мэдлүүлсэн. Илбэрэлт их ачтаа ижий чинь хүртэж мөнхийн их амьдралаараа хас их эргэлтээрээ хөрст алтан дэлхийгээсээ бас халин оддог жамтаа шүү дээ. Мөнхийн амьдралаараа энхэн надтай ирлээж сүүн амьтаа ижийн чинь сэтгэл сүүн далаа шиг буцаад урсах биштэй. Цэвдэг хүйтэн сэтгэлээр хандах өрсөд илхэн нартад ижийтэй өрсөд хүмүүн зондоо ганцхан заяах онгод их өгөдтэй өрсөд та бүгд өндөр суу ижий нартаа энхэн нартын эрх өрсөдөн шүү дээ. Хөх тэнгэрийн буман жаргал дотроос хөрст алтан дэлхийн түмэн жаргал дундаас хүйтэн их бүхнээс хамгаалan байдаг. Ижий сахиуш чинь энхэн нартад хөө хуйг хиц хингэрэггүй залардаг. Хүмүүн их заяатай өндөр өвгдүүд чинь шүү. Халуунд халж хүйтэнд хөрч хуурайд нь цангаж хүйтэнд нь сэтгэлийн галыг чинь ноцоодог. Сэтэрхий бүхнийг чинь зайлуулдаг. Энхэн нартын оройн дээд энхэн замбуугийн түмэн дээд хайлхан сэтгэлтэй хатуу зүрхтэйч энхэн алтхан биеийн чинь төлөө энхэн ам биеийн чинь төлөө 60 үйлийг хийгээд замбуу твээс нь хальдаг чамтай. Ахуйд төрөө ижийгээ гэж бодвол амин их болгоч нь амин их сударч нь түмэн их шидтэн чинь харыг дарах хүчтэн чинь хайлхан сэтгэлтэй ижий сахиусууд билээ. Уянгалан айлдах хатуу үгс бүхэн нь энхэн нартад та нарт эргэж дахин олдохгүй айлтурн шүү. Чанга ширүүн харцтай жанцаа юугаа хайрладаг хаан эцэг чинь бас хаан их сахиус чинь юм шүү. Алдан ирэх хармууг эмнэн домнох чадалтай ижээ сахиус чинь байна. Ингүү их ухаанд чинь түмэн мэрэгнийг айлдан үлдээх төөрөх замбуулингийн манул онгод чинь бас энхэн нартын эцэг сахиус чинь билээ. Хайлхан их сэтгэлээрээ хар мууг саналгүй хэлэх хайрын сэтгэлтэй ижий бүхнээ та нар хөх тэнгэрийн онгод болоод хөрст алтан дэлхийгээс одох цагт хөө хуйгаа агсаадч хүчит хар хингэргээ дэлдээдч энхэн биедээ иргэн буулгахгүй ижий эцэг хоёр сахиус чинь юм шүү. Хөх тэнгэртээ гарлаа гэд ихийнхээ өвөрт эрхлэн суух ижилгүй сайхан хорон мөч гардаг гэж үдээ бидэнд. Буман их үрсийнхээ төлөө буурал ил нарттаа залбирч түмэн их үйлсээ хийхийн цагт өвгөт битэн чинь ижий сахиусынхаа дүр төрхийг нь харж дийлэхгүй л явдаг юм аа.
халуун ам нэгэн болон урсгад хайлган их хаддууд чинь буман их ноёдууд чинь байвч эцэг ижи сахиусыг чинь орлох сүүн цагаан замтай сэтгэл өөдөө байх үр ховрхондоо буман бумны жаягийг жаяглах төмөн төмний үүлийг хилэлцэх төөрөг тавилантай ижи сахиусууд та нар төр түмнээ аварч үйлээ хийхгүй юм бол түмэн өрс ижигээ хайрлаж чадахгүй. Ижитийгээ эсэн мэнд байж энхэн замбын насаа өнгөрөөлгүй хавар хаврын дээдэд ижигээ харж дийлэхгүй болгон дээ. Ус гүрэн чинь ой их сэтгэлтэйч агаагийн дээд нь ижи цагаан зам чинь байдаг юм. Амин их хамгаалагчд чинь эцэг сахиус чинь байдаг юм. Энхэн нартад ганцхан олдох, энхэн замбууланд ганцхан хүртэх ихийн ариун суун аршаанаас эрхэм дайд нь нэгэ хинч үгүй. Хийсэн бүхнийг нь харан суувал хэсэгхэн ил нартын үйл хідээж түмэн их цагийн өндөр суутнууд ч гэсэн 33 ижээ сахиустай оройн дээд өвгөдтэй тэнгэрийн их үрсүүд юм аа. Хатуу бүхнийг эхийн хайраар давж харын бүхэнд эхийн сэтгэлээр хандаж эв ээхийнхээ тэнгэрээ оройтой шүтэж орчлон их ертөнцийн өндөр өвгдөө энэ нартын ижи их сахиусаа энэ л насанд ганцхан амтлах аршаана нарт ил их дэлхийгээ хүртэл сэтгэл зүрхэндээ шившин байж миний л бүхий балчрууд та нар тэнгэр ижигээ хайрлан яваарэ. Энэ нартад төртөөчн дүүцхүйц амин ижи үрс та нарт бас бий шүү. Аяа тэд чинь энэ л их удагдууд нь юм шүү.